Аюулгүй хим бидний ирээдүй. Green Chemistry. Монголын хамгийн өндөр шагналын сантай химийн онол практикийн улсын уралдаан Green Chemistry 2023 эрдэм шинжилгээний хурлыг удаага хувийн хвшлээс ивент тэтгэж санаачлан зохион байгууллаа. Монгол улсын анхны ногоон химийн хуралд сургалт судалгаа, улсын болон хувийн хвшлийн компани, үйлдвэр, лабораторийг хамтарсан 100 гаруй байгууллагууд нэгдэн оролцлоо. Green Chemistry компани 10 жилийн өмнө зориулсан энэхүү хуралд ногоон химийн зарчмыг ашигласан эрдэм шинжилгээ, судалгаа, практикийн 80 гаруй бүтээлүүдийг хэлэлцүүллээ. Тэгээд өнөөдөр хүрэлцэн ирсэн арван туршлагатай эрдэмтэн судлаачдын судалгааны ажлыг сонсох боломж олгосон миний нэр төрний хэрэгтэй. За тэгээд биологийн судалгааны ажлаа бичээрийн болон байр маргатай мал амьтны бодис солилцоо дэмжих хэмжээ, сэргийлтийн бэлтгэлийг зохион бүтээх шинж технологи, төслийн хүрээнд мал амт хүрээлэний бодис солилцоо биохимийн лаборатори. Тэгээд босоо мэдээлэл бишгэлэн биологи техникийг зөөлөх болно. За манай өмнөх 1500 оноос эхлээд чихмэл хэлбэрийн хүмүүс хэрэгжилж хийсэн байдаг. За тэгээд өвчлөлтөө эсэд очиж үйлчлэхдээ 20 орчим хүн очиж үйлчлдэг. 1642 онд талхи хэлбэрийн мэрлэн тэтэрсэн бөгөөд бай эсэд очиж үйлчлэхдээ 70 орчим хүн үйлчлдэг байдаг. 1960 онд англи эрдэмтэн англи зүглэс манган босоо мэдээллийг санамсаргүй байдлаар нээж за тэгээд тэрхүү бүтэц дотроо эмийн бодисыг хийж зөөлөх туршилт судалгаа тасалбаргүй хийдэн өдөө бүрдэл судлагдсанаар эмийн эрчлийн индексийг 80% хүртэл нэмэгдүүлэх нь хэлжээ. За тэгээд босоод суурилсан аэрозол хэлбэрийн цэцлэг нана зүг бүхий шахмалын за тэгээд шахмал болон тарилга хэлбэрийн юм дэлхийд дахна худалдаад өргөн нэвтэрсэн байдаг. За тэгээд босоо капсулжуулсан молекулаар илүү тогтвортой болгодог хоруу чанаргүй тасалын системийг өдөөдөггүй легандаар багсан зорилттой байдлаар үйлчилдэг. Уян хатан биологийн цэцлэг бүрэн ордог гэсэн даваа талбартай байдаг. Сидиш Монгол энэ төрлийн эм бэлтгэлийг үйлдвэрлэсэн практик жишээ харах одоо байх байгаа. За тэгээд энэ судалгааны ажлыг хийснээр энэ бүртийг болгох бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи хөгжүүлэх тэр нэмэр оруулах. За тэгээд ерөнхийдөө бол мал амтны салбар өдөө бүрдэл өндөр концентрацтай эмийн бэлтгэлийг одоо шууд улаан хаврын устгах. Тэгээд нэмэр ажлын гадуурын дээр бүртгэх зэрэг организмд их зөвлөлтөй амжилтны арга техникийг ашигладаг. За тэгээд энэ технологиг харж ингээд бүлэг шинжилэг тэгээд организм зөвөр багтны амжилтны технологи хөгжүүлдэг хувь нэмрээ оруулах чиглэлтэй байна. За тэгээд ялгаатай их сурвалжаас специалистийн фракц ялгаад түгээрээс босомын цэврэг үүсгэн биомаркер молекулыг капсулжуулан зөөлөх төслөд дэлхийд дахна тасалбаргүй хийгдэж байгаа. За гэсэн дэш бид одоо лабораторийн нууц бодол замаар тулгуурлан Гладковскийн усан хэмжээ чанарыг өөрчлөх замаар өндөгний шараас фосфатыг ялгах арга зүйн үндсэн судалгааны ажлыг гүйцэтгэсэн. За тэгээд судалгааны ажлын зорилго болон тусан суурь болон усан дүрслэг эмийн мэдээлэл босомоор зөөлөх боломжтой эсгийг судлах зорилго тавьсан бөгөөд доорх зорилтуудыг тавьсан. За өндөгний шар хэлбэрийн амгаланжийн 76% фосфат эдэлхийн 22% фосфат эдэлхий дунаал хэмээн байдаг бөгөөд фосфор хэлбэрийг ялгах хэмж төсөөлж түгээмжлэх сурвалж болж байгаа. Фосфор хэлбэр нэсийн мембраны бүтцийн чухал бүлэгхэн эсрэг бөгөөд глицеролын 3 хэсгийн фосфатын бүлэгтэй холбогдсон гидрофил талбайд за тэгээд гидрофоб сүлдээ эдгээр нь усан уусан бол эмүүлсчин босомын цэврэг үүсгдэг. Эдгээр нь биомаркер молекулыг капсулжуулан зөөлөх чадамжтай цэврүүд байна. Өндөгний шаранд агуулдаг фосфо холын ерөнхий бүтцийг харуулж байна. Тэгээд энэ түүний үүсгэл босомын дэлгэрмэл хүнийг харуулж байна. За бид туршилтнаа усан дуустгийн нэгэн жишээ болох куркумин тусан сүлс нэгдлэх тусан дуусгын йодыг ашигласан. За куркумин нь антиоксидант хавдраас өвчлөн сэргийлэх цусан дох холестерин сахарын хэмжээг төвлөрүүлж цусны даралт бууруулах олон давуу талыг гэж дангаар усанд уусах чанар муу байдаг. Энийг одоо шууд эмийн бодисолон хэрэглэхэд одоо саад тулгардаг юм аа. За йодын бүтээл нь бамаа бичмаа томрох, ой тогтоолт нуудах, бие бэлтгэрийн хөдөлгөөний гажиг саадал үүсгэх зэрэг олон суудалыг авчирдаг. Тэгээ мал ерөнхийдөө йод тогтсноор бахуудах гэж үүсдэг бөгөөд за тэгээд манай Монголд болохоор нэмгийн ажлын гадуур дээр
өндөр концентрацтай йодын витаминыг шууд түрхээд тэр нь малын арсыг яшруулах төлөв зэрэг сөрөг үйл авах байдаг. За тэгэхээр бидний имийн бэлсгийг липосом хийж зөвлөснөөр илүү шинэлэг имийг бүтээгдэхүүн өндөрлөх бүрэн боломжтой гэж хэлж байна. За тэгээд усан дуусталгүй болон тусан цус нийтлүүд нь липосомын бүтцийн эдгээр гидропоп сүлгүүдийн хооронд орч зөөвөрлөгдөх байгаа. За тэгээд бид өндөрний шараас фосфолипидийг ялгахдаа ацетоноор тунцыг холбоорон болон метанолын тодорхой хязгаартай үүсгэгчүүдэд хандлан фосфолипидийн фракцийг гаргасан. Ялгаасан фосфолипидийн фракцаа нөгөө харагддаг граф болон нийлэлэн спектроскопоор таних туршилт гэж үздэг. За тэгээд өндөрний шараас фосфолипидийг ялгахын тулд холбоорон болон метанолыг харьцааг нь 1:1, 2:1, 4:1 гэсэн ялгаатай харьцааг нь туршилтыг хийж гүйцэтгэж үзсэн. Тэгээд туршилтаа 4 удаа хийж явуулсан. Тэгээд зурагт харагдаж байгаа өндөрний шараас фосфолипидийн тосгох фракц ялгажсан. За тэгээд түүнээс нэггүй хормодограф тавьж үзэхэд ерөнхийдөө нэггүй хормодографаар миний уншсан судалгааны ажлууд дээр арга зүйн дагуу хийж үзэхэд яг бүтээх боломжтой тодорхойлоход хүндрэлтэй үр дүн ажиглагдсан гэсэн хэдий эдгээр стандарт фосфолипидийг холынтой ижилхэн зайд ерөнхийдөө тоол ерөнхийдөө харагдсан стандарт фосфолипидийг холын агуулсан холин байж болзошгүй үр дүн ажиглагдсан. За тэгээд ялгаасан фосфолипидийн фракцаас нийлүүлэн төвийн спектроскоп тавихад фосфолипидийг холын агуулгатай CH, CO, CN фосфат бүлгийн пикүүд илэрсэн. За тэгээд мөн энэ нийлүүлэн төвийн спектрийн референстэй харьцуулж үзэхэд энэ хэсгийн буюу фосфолипидийн холинтой ижилхэн пиктэй байгаагаар ер нь бидний ялгаж авсан фракцид фосфолипидийн холин ялгагдсан тогтогдсон. За тэгээд ялгаасан фосфолипидийн фракцаараа липосомын капсулыг үүснэ куркумин йодыг зөвлөх туршилт хийж гүйцэтгсэн. Үүний тулд фосфолипидийн фракцыг нэмгүй үүсгэж боник олонны явал нэмээд куркумин йод зэрэг процедураа нэмжүүлэн PBS-ийн бүр гэрэл тутгалтай уусгаснаар липосомоо капсулсан молекултэй уусмалгүйтэй. За тэгээд нэмнийхээ үр дүн яг липосом үүсэх хэсгийг нь ажиллахын тулд турбидометрээр уусмалын бэлэн гарчлалыг тодорхойлох, гэрлийн микроскопоор липосомын бүтцийг ажиглах, тэгээд мөн электрон микроскоптой хосолсон энерги дисперсийн рентген бэлэрч сенсор гадаргуун бүтцийг тодорхойлох туршилтууд хийж гүйцэтгсэн. За тэгээд 1 грамм фосфолипидийн жиг үе үүсгээд дээр нь 20 мг куркумин, 50 мл PBS-ийн бөмбөр, 0.5 мл йод, 50 мл PBS-ийн бөмбөр уусгаад тэрээр жиг санзаа хөрчөөр хайлаад дан ямар нэгэн фосфолипидийн фракц нэмээгүй PBS-ийн бөмбөр ирмэл усанд уусгасан дараах проценттэй харьцуулж үзэхэд ерөнхийдөө усан уусахгүй байсан нийтлүүд маань липосом үүссэн гэж үзэж байгаа усан нүүд маань илүү жиг гомоген жууссан үр дүн нүдээр ажиллахад хэрэгжүүлсэн. Тэгээд энэ үр дүнгээ тоо орлоо баталгаажуулахын тулд турбидометрийн магжаар бэлэн гарчлалыг хэмжиж үзэхэд ерөнхийдөө тосын йодын хувьд липосомоор капсулсан уусан бланкаас 6 дахин, куркумины хувьд 3 дахин илүү жигэд суспенслэгдэж байгаа тодорхойлогдсон. За тэгээд липосом уусан гэж үзэж байгаа уусанлаас гэрлийн микроскопоор ажиглаж үзэхэд ерөнхийдөө 10-аас 200 микрометр борчтой бильярд тохиол бүхий цэврүүнүүд үүссэн байгаа нь ажигласан. Гэсэн чинь бидний одоо ажилласан гэрлийн микроскопын томруулалтын максимум хэмжээ бөгөөд үүнээс цааш хамруулах юм бол үүнээс жижиг хэмжээтэй цэврүүнүүд бас үүссэн байж болзошгүй үр дүн ажигласан. За тэгээд ерөнхийдөө холбоорон болон метанолын харьцааг ялгаатай байхад хандсан гэсэндээ үр дүнгууд нь ерөнхийдөө төстэй үр дүн гарсан. Тэгээд бусад их сурвалжуудын үр дүнтэй харьцуулахад бас ижилхэн төстэй липосомын цэврүүнүүд байгаа ажигласан. За энэ нь болохоор утасныхаа камераар гэрлийн микроскопын хөвгөлөөр харсан зураг ажиглагдаж байна. Энэ илүү тод харагдаж байгаа баг. Энэ дээр болохоор нөгөө цэврүүнүүд нь бие дээрээ давхарлцсан олон цэврүү эсвэл илүү дангаараа байгаа цэврүүнүүд зэрэг ялгаатай тохиолдлын байдлаар цэврүүнүүд үүссэн байгаа ажиглагдсан. За тэгээд сканинг электрон микроскопоор липосомын бүтцийг ажилласан боломж их үр дүн маань
ийм липосомын процесс задарсан байгаа үр дүн ажиглагдсан. Тэгээд яагаад энэ үр дүн гарсан бэ гэхээр ерөнхийдөө бол электрон микроскоп маань илүү хатуу бодис хадгалгыг хэмжиж зориулсан багаж бөгөөд манай липосомын процесс нь уян хатан учраас задарсан байж болзошгүй юм аа гэж хэлж байгаа. За тэгээд бид туршлагыг хийхдээ өнгөний шараас фосфолипидийн фракц ялгах туршлагыг органик уусгачийн ялгаатай харьцаатай үедэд 4 удаа хийж үздэг. Тэгээд нэгэн үеийн хормодограф болон нийлүүлэн тойнос микроскопоор өнгөний шараас ялгасан фосфолипидийн фракц маань фосфолипидийг холин байж болзошгүй үр дүн ажигласан. За тэгээд фосфолипидийн фракцыг нүүрсжүүлний липосом уусгах туршлагыг үүсгэсэн бөгөөд гэрлийн микроскопоор ажиглахад билет тахтай зэрэг үүссэн байгаа нь ажигласан. Мөн яг куркумины липосома капсулжуулан усан дэвтэр витаминын багцаа хэмжиж үзэхэд планкаас илүү сүсбэлсэх зүйл үүснэ. Липосом ашиглан эдгээр усан дуустгүй нийтлэг усан дуусгах боломжтой харуулж байна. За тэгээд энэ хүртэл хийсэн судалгааны үр дүнгээс хлорформ болон метанол их органик уусгачийн харьцааг өөрчилснөөр ерөнхийдөө фосфолипидийн гарц хэрхэн нэмэгдэж байгааг харахад дүгнэж хийх боломжтой байгаа. Тэгээд цаашдаа фосфолипидийн зэвсгэлтийг илүү сайжруулж туршлагыг үргэлжлүүлэн хийснээр липосом зөвлөсөн нэмийн бүтээгдэхүүн агаа судалгааны зүйл болох юм аа. За тэгээд анхаарлаа баярлалаа.